За ингээд яг одоо Лос Анжелес хотод байрч байгаа монголчууд маань нүклеэр цөмийн зэвсгийг Монголд хаягахаас эсэргүүцэж ингэж жагсаал өрнүүлж байна. Тэгээд бид нар сая нэлээд хол газраас монголоор бол 5-6 км газраас алтаж гудамжаар явж ингэж хүмүүс бүх мэдээллийг хүргэсэн байгаа. Тэгээд яг одоо энэ Америк нэгдсэн улсын Лос Анжелес хотод байрлах Япон элчингийн урд ирсэн байж байна. Тэгээд яг одоо энэ ч Япон элчингийн хүмүүс төлөөлөгч гарч биднээс энэ загтал буюу те мэдгдлийг хүлээж авах хэрэгтэй байгаа. Одоо удахгүй цуглаад өнөөдөр монголчууд маань энд 200-300 монголчууд цуглаад Барак Обама түргүүлэх Барак Обама мэдгдлээ одоо бид бүхүү хүргэх тэр жагсаалаа бас үргэлжлүүлж хийх хэрэгтэй байгаа маа. За тэгээд одоо хүн гарч ирэх гээд ингэ байж байна. Лос Анжелестэй залуучууд байна. Тэгээд ер нь яагаад энэ жагсаалд оролцоо? Та өөрөө эх орондоо хайртай учраас энэ жагсаалд оролцож байгаа бох тий. Тэгэлгүй яах вэ? Энэ угаасаа Монгол улс чинь тийм ээ. Энийг бол 100% хүсэж байна. Ерөөсөө. Яагаад тэгэхээр Монгол улс чинь хогийн сав биш тийм шүү дээ. Хогийн сав биш нэгдүгээр. Дээрээс нь гэвэл Монгол улсын иргэд болвол тийм ээ. 76 тэр дээд тушаалын хүмүүс энийг шийдэх хэрэггүй. Энэ бол Монгол улсын газар бол бидний өмч тийм ээ. Тийм учраас би энийг ямарваа ард юмнаас асууж ийм юм шийдэх ёстой. Ямарваа нэгэн мөнгө төгрөг биш. Эцээс газар нутаггүй бол мөнгийг хин шийдэхгүй шүү дээ. Тийм болохоор бидний ирээдүйн хойч төлөвлөлт тэр газар нутгийг үлдэх учраас no nuclear waste in Mongolia гэж хэлж байна. За энэ үйл ажиллагаа зохион байгуулагч таны зүгээс бас бодол сонсох зүйл байгаа бол та бас тэгээд үзэгчтэйг бас жоохон хуваалцахгүй тий. Баярлалаа. Энд улс монголчууд залуучууд бүгд 2 удаагийн цуглуулт хийсэн. Энэ сэргүүцлээс явуулъя гэдэг. Тэгээд өнөөдөр яг цуглуулж байгаа хүмүүс нь энэ видеонд та харж байгаа. Монголчууд бас идэвхтэй оролцох хэрэгтэй байна. Яг энэ хүн хэцүү цаг үед бидний дуу хоолой шаардлагатай болсон гэдэг бидний хүн харж байгаа. Тэр үед бид нэр хэрэгтэй цагт нь зөв газар дуурах хэрэгтэй. Тэгэхээр залуучууд энэ дээр дараагийн үйл ажиллагаанд нэгж оролцоосаа гэж хүсэж байна. Тэгээд өнөөдөр үйл ажиллагаа бол ерөнхийдөө хоёр хэсэгтэй байгаа. Эхний ээлж нь өдөөс өмнө энэ Японы Костын газарт бид нэр эсвүүсд нотч өгүүлнэ. Тэгээд дараагийн удаад болохоор Westwood-д Америк нэгдсэн улсын төрийн яамны харьяа гадаад харилцааны хэлтэст бас гэрэлтч Барак Обама хандсан тийм эсвүүсийн захиа байгаа. Угаасаа манай Монголд одоо байгаа хүмүүс нь өөрсдөө зарим мэдхгүй. Угаасаа зураг телевизээр гарсаар байгаа баг өөдцсөн те. Тэдүүс нь биднээс далтуур хийж байгаа. Бидэрт бол мэдээлэл бүгдээр илт байгаа. Монгол руу өнөөдөр энэ цөмийн зэвсгийг хаяхан баг тодорхой болчиход байгаа те. Ичээс бид нар бас нийгэмдээ Монгол хандж байгаа Монголынхаа үзэгчид иргэдтэй бас сэрэмжлүүлэг өгч очроо өгүүднээс энэгүй үйл ажиллагааг Америк нэгдсэн улсад ингээд зохион байгуулж байна. Тэгээд за Монгол байгаа за энд байгаа залуучуудаа бүгдээрээ дэмжээсэй гэж хүсэж байна. Эх орондоо хайртай бол угаасаа цөмийн зэвсэг ураа энэ асуудал бол дэлхийд хамгийн тулгымцсан асуудал те. Нэг нэрийн түвшинд аюултай гэж авч үзэх асуудал. Хэрвээ бид нар Монголд өнөөдөр хогийн сав болгоод олон улсуудын хогийг Монголд тавилаа гэж бодох юм бол Монгол хүний амьдрал дуусаа гэж хэлж болохоор өөрөө удамд чинь өнөөдөр бид нар яах вэ байж болох юм. Дараагийн өөрийн чинь Монгол улсын цус, Монгол хүний цус чинь маш их үнэтэй зүйл те. Энэ цуснуудад ямар их өөрчлөлт болж бид нар ямар муухай ард түмэн болох вэ гэдэг асуудал өнөөдөр шийдэгдэж байна. Тийм учраас бид өнөөдөр ингэж жагсаж байна. Тэгээд та бүхэн дэмжээрэй. Энэ бол зүгээр эхлэл байлаа. Цөмийн аюулгүй Монголын төлөө! Монголын төлөө! Одохгүй хүчтэй аширнаа. Тэнгэр хамгаалагчид нь орж ирсэн зогсож биднээсээ энэ зурааснаас ийшээ зогсоороо гэсэн байгаа.